засан цагаар ажиллаж Монгол Улсын ерөнхий сайд үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхаа хүрээнд итгэл үзүүлэх хэсэг асуудлаар улсын хурал тандсан. Ардчлалын 3 жилийн түүхэнд 2 дахь удаага итгэл үзүүлэх асуудал энэхүү улсын хуралд өргөн баригдаж санал хураалт явагдаж үр дүн гарлаа. Монгол Улсын засгийн газар өнгөрсөн хугацаанд хамтарсан засгийн газар тэрний өмнөх дангаараа засгийн газрын эрхийг барьж байх үед Лувсан намсраа оюун эрдэнэ ерөнхий сайдын улс эх орны төлөө хийж бүтээсэн олон гавьяа байгаа. Тэр дундаа улс орны эдийн засаг хасхныг өвд орцсон байсан цаг үе дээр Монгол Улсын ерөнхий сайдын үүрэгт ажлыг хүлээж авсан. Богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг Аз дэвийнхээ хэмжээнд тэргүүлэх зэрэгт хүргэж чадж исэн түүхэн амжилт бас түүний баг кабинет хоёргүй сэтгэлээр төрийнхөө төлөө зүтгэсэн гэдэгт бид итгэлтэй байгаа. Цаашдаа ч Монгол улсын төрийн төлөө улс төр хүнийхээ хувьд, залуу хүнийхээ хувьд хичээн зүтгэнэ гэдэгт бас бид итгэж байна. 126 гишүүнтэй парламент анх удаа бүрдэж анхны эзэсхийн газрыг хамгийн олон судал авсан 3 нам хамтарсан засгийг байгуулах шийдвэрийг улсын хуралд оруулж дэмжигдэж байсан. Мэдээж зорилго бол үгсэн хөвөлдөж явах гэдэг зорилго байгаагүй. Үндсэн зорилго улс орны өмнө тулгамдсан улс төрийнхөө шийдлийг хүлээсэн олон том төслүүдийг хэрэгжүүлэхэд гол зорилгоо тавьж ажилласан. Хэдийгээр энэ хамтарсан засгийн газар богинохон 10 сарын хугацаанд ажилласан хэдий ч 30-аас 15-аас 30 жилийн хугацаанд улс төрийн гол сэдэв болж гатсан төмөр замын холболт, ураны төсөл, газрын төсний бүтээн байгуулалт гэх мэт олон төслийг Эрдэнэ өрөнгийн усан цахилгаан станц гэх мэт аж үйлдвэрийн болон эрчим хүчний салбарын томоохон төслүүдийг хөдөлгөж чадсан нь энэ засгийн газрын бодиттой ажил болсон гэдгийг бас энд товчхон дүгнж хэлхийг хүсэж байна. Цаашдаа 126 гишүүнтэй парламент засаглалын доктортой байдал дээр хангаж байгуулсан засгаа дэмжиж улс орныхоо эдийн засгийг урагшлуулахад нам харгалзахгүй хамтран зүтгэх нь бидний чухал үүрэг юм а гэдгийг бас бодолцох ёстой. Нөгөө талдаа иргэд олон нийтийн зүгээс ихээхэн хүлээлт бий болсон ойрын өдрүүдэд болж өнгөрсөн үйл явдлуудаас харагдаж байна. Улсын хурал засгийн газрын түвшинд улс төрчдийн хувийн гэлтгүү гаргаж байгаа алдаа дутагдлыг олон нийт соргогоор мэдэрч, шүүмжилж, асуудалд өөрийн гэсэн байр суурийг чөлөөтэй илэрхийлж хандаж байгааг улс төрчид ялангуяа анхаарч ажиллах ёстой. Ордон доторх амьдрал нэг өөр, гадна талд байгаа амьдрал нэг өөр хэлбэрээр ажиллах боломжгүй. Тийм учраас улс төрч бүр энэ бодлого дээр анхаарлаа төвлөрүүлж олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг та бүхэндээ бас хүсэж байна. Оюун эрдэнэ ерөнхий сайдынхаа цаашдын ажилд амжилт хүсье. Улс төрийн зам нь дардан байх болтугай гэж бас хүсье өрөөё. Баярлалаа.